Бид нар их Тамир суманд нэгэн малчин айланд хурж ирээд байна. Миний орж ирсэн айл бол залуухан сайхан гэр бүл байна. Тэгээ та бүхэндээ малчин айлын эзэгтэй танилцуулъя. Нэр хэм бэлээ? Зол. Зол. Зүгээр л зол уу? Тий, зүгээр л зол. За танайхаа унган их Тамирын айл уу? Тий, их Тамирын айл. Танаад ороод ирсэн их сайхан сүүн хуруудыг их сайхан хийдэг юм байна. Сүүн хуруудад ер нь заавал юм том хийх хэрэгтэй. Жижиг ч хийсэн болно. Тий, хэмжээ бол ямар ч хийсэн болно шүү дээ. Тий, жижиг ч хийсэн болно, том ч хийсэн болно. Энэс нарийн хийсэн ч болно. Хүснээрээ л тий, хүснээрээ л хийж болно. Танаад бол юм том хэв байгаа юм байна тий. Би одоо бодож байна л да архангаа гэхээр хүмүүс сүүн хуруудаараа брэнд хэлчихсэн тий. Архангаад ирсэн хүн болгон заавал сүүн хуруудыг худалдаж авдаг тийм ээ. Айлуудаар орж амсдаг. Үнэхээр сайхан юм бас өөрийн гэсэн нарийн технологитой брэнд л тий. Тэгэхээр танах бол байнга сүүн хурууд хийдэг үү? Хийн байнга хийн. Тий. Өдөртөө хэрэг хийх үү? Өдөрт бол нэг 30 литр сүүгэр хийн дээ. Тий. 30 литр сүүгэр хэдэн килограмм болох вэ? За нэг 3 хил 500 грамм. Тий, 3 хил гарна. Ерөнхийдөө бол 3 хил. Хэр их ажиллагаатай вэ? Ажиллагаатай. За өглөөнөөс босоод юу хийх вэ? Өглөө босоод одоо бид нар чинь үнийгээ саана. Тэгээ сүүгээ оруулж ирж шүүгээл. Тэгээд сүүрүүд чинь юу яадаг юм? Үнийгээ саачаад сүүгээ оруулж ирж савндаа шүүгээл. Тэгээ нод гашил өөрөө халуунд гашилдаг байхгүй яг тараг шиг болоод. Тэнгүүд нь дээдлийнх нь нөгөө зүцгийг нь хамж аваад тэгээд гал дээрээ хийж халаагаад тэгээ шүүн. Гашилцаа одоо ингээд гал дээрээ хийгээд одоо энд хална. Халаад ирэхээр одоо ийшээ шүүн. Суурууд шиг анхан шатны хамруу явчихын да тий. Шүүсэн юу нөгөө эдэм унсны эргээгээд гал дээр хийж хуураад тэгээд эн чинь нэлсэн ширтэй болоод нөгөө яг хайлмаг дорш шиг болж ирдэг юм. Тэгэхээр нэг модон ийм савтай хэвтэй. Тэрэндээ хийгээл тэгэл хонуулаад маргааш өглөө нөгөө модоо харцнаас гаргаж хөмрөөл тэгэл зүсэндээ. Тэгээд бүр ааруулын бодлоо бүр их хатуу болдгоо юм байл шүү дээ. Хатуу болохгүй тий. Тэр нэг хайлмаг одоо досон шүү дээ тий. Тэрэн шиг тийм хайлмаг шиг болдог байхгүй. Одоо тэгээ 2-3 хоног ингээд байгаад ирэхээр эврээд ингээд ийм болж байгаа ингээд тий. Ямар ч өөр холцсон байхгүй тий. Байхгүй. Ямар ч дан сүү. Тий, дан сүүний ээдэм байхгүй. Жохоо элсэн чихэр хийв үү? Элсэн чихэр хийн. Үнэхээр нэг арц маягийн болох юм шүү дээ. Ингээд төгсөн ээдэм болж байгаа. Ээдэм тий. Ээдний одоо ингээд хадуу гал дээр ингээд хийгээд эндээ хайлна гэж. Тэгээ шүүсэн нөгөө эдмээ эргэж нөгөө гал дээр хийж нухаал. Тэгэл нухангууд төр чи аянда нөгөө юу шиг дос шиг одоо нөгөө зөөхий хайлахаар юу ятгчтай сайхан бөмбөрөд ирдэг. Тэрэн шиг болоод ирэнгүүт нэлсэн чихрийн хийгээл тэгэл тэр модон хайрцагтаа хийгээл ингээд тавьчих. Тэгээд аянда өрөө зарцаал. Энэ сүүн хуруудаас гадна бас өөр юм аруулууд хийдэг юм биш үү? Одоо жишээ нь юу чипсэн аруул байна тийм ээ хөрхөн цөрөм одоо энийг бол яг үнийгээ сагаад сүгэ хөөрүүлээд тэгээд тараг үрээд бүрсэн таргаа бас эсгэж байгаа. Эсгээд тэгээд тогоо гэж нэрнэ. Тогооныхоо нэрснээр ингээд арцаа баг зэрэг дараад тэгээд энэ цөрөм аарал гэдэг байхгүй. Энэ цөрөм аарал гэдэг яаж ч хийсэн болно, урт хийж болно, ийм бөөрөнкий хийж болно. Тэгээд чипсэн гэдэг ер нь янз бүрийн болж байна. Тий. Арц. Тэгээд таргаар хийж байгаа. Арцаараа зүгээр хатуу аарал хийх юм биш үү? Тий, хатуу аарал хийн. Чихэргүү хатуу аарал хийн. Хийж болно. Энэ одоо цөрөм хийх гэж байгаа би. Жохон чихэр хийцэн. Юу хийхэд хамгийн хэцүү вэ? Ер нь тэгэл амарх юм гэж юу ах вэ? Бүгдээрөө л ажиллагаатай, бүгдээрөө л цаг хугацаа Өдөр шаарддаг. хідээс хэдийн хооронд жоохон завтай болох вэ? Өдөр тэгэл өглөө бид нар ч 5 гээл үнэндээ гардаг шүү дээ өглөө. Тэгээ 100-ны цагт бол тэгэл орж ирэл 7 молоо өнгөрөж орж ирэл өдөр 1 цаг хүртэл юм хийн. Тэгэл 1 цагаас нэг оройн 4-5 хүртэл жоохон завтай байна да тий. Тэгээ зав гаргаал. Тэгэл оройн үнэ эхлээл. Тэгэл оройн ажил эхлэн тий. Ер нь их ажилсаг хүний ажил гэж боддог байхгүй би цагаан эдэ боловсруулна гэдэг чинь бас өдөржингөө ажилтаа тий. За ингээ өдөржингөө ажилчлаа сүүлд нэг борлуулна гэдэг том ажил байна тийм ээ. Хаана яаж борлуулдаг вэ? Тэгэл хот руу явна, аймаг дээрээ өгнө. Тэгэл ерөнхийдөө хот руу л явдаг юм. Усууд их сонирхон хот өрөөнөөс ирсэн улсууд чинь тэгэл
сойрхол их л авна л та 100 цаг тий. Тэгээ гол нь цагаан сараар бүр их явна тий. Тэгнь. За өнөөдрийн ажил байна. Тий, өнөөдөр одоо нэг 2 өдрийн ажилдаа энэ тавьсан байгаа тий. Танах ам бол хэдүүлээ? 4 лээ. 2 хүүхэд. Тий, 2 хүүхдтэйгээ нөхрөө хамт 4 лээ. Хэр их малтай вэ? Нөө манайх нэг 70 80 төхөртэйтэй мал Сарлаг голдуу. Тий, сарлаг голдуу. Энэ сүү харуулууд дандаа сарлаг хав тий. Сарлаг Монгол холимог л байгаа. Тий, холимог. Сарлагч нь бол нэлээд тослагч тий. Тослог тэгээд юу унцгтэй баг сүйтэй ч гэсэн юу өтгөн сүүн. Тий, сүйтгэнтэй. Унц харамтай. Хэдэн мөндөө сааж? Манайх одоо нэг 27 8-ээс сааж байна да. Өглөөдөө тэгэл бүгдийн цаг ганцаараа сав. Тэгнь. Ганцаараа нөхөр эвлэгээл. За хэдэн цаг саах вэ? Одоо яг нөгөө хүүхдүүд шухтад яадсан энд л бас айл мал ирсэн болохоор нэг 2 цаг л сааж. Тий. Тэрээс нэг 2 цаг гар маран саанаа ус. Тэгээ одоохондоо жижиг мижгүүдийн тавьчихдгийг, тавиад өчтдөг. За сүү саасныхаа дараа тэгэл нөгөө аарц ааруулын ажил эхэлнэ. Нөгөө тэгээ штэ өнийгөө сааж орж байл тэгэл бүх юм эхэлнэ.